юм бол анхаарал бол уусаа энэ сул юм чинь их амар өсөхгүй баг. За та нар миний Instagram-аас ч баг та нар энэ рилийг бараг үзсэн дээ. Гэхдээ зөвхөн Notion болон Instagram-ыг ашиглаад тэг дөрөвний зардлаар тэгээ та нар энэ рилийг нь бол үзсэн л байгаа. Тэгээ дараах нэг юм бол энэ миний одоо үндсэн одоо digital business-ийн маань аккаунт л байж байна. Одоо юм л нэг тагчгүй нэгч хүн би дагаагүй байгаа. Одоо юм л би энэ чинь бол дөнгөж би сайхан болж шинээр нээсэн. Reel юм бол би 2хан reel оруулсан. Энэ reel-ийг болох юм бол би ad явуулсан 9800 дагагчтай. Нийт би $1-аар 2 өдрийн ad явуулсан. Тэгээд энэ чинээс нийт 2 хүн над руу бол чатаар орж ирсэн. Гэхдээ нэг ч борлууд би гаргаагүй. Энэ бол угаасаа нэг гоё reel яваа үтэй. Одоо нэг шинээр нээсэн аккаунт учраас нэг Монгол дуу гарч ирэхгүй лээ. Би шууд гадаад дуу хосцсон. Тэгээд зурнууд нь хэм бол нэг ийм хөрхөө зурнуудтай байж байна. Use the 11 Labs AI, which you're seeing on screen now. Yo guys, би сая voice clone үүсгэнэ гэсэн шүү дээ. Тэгсэн чинь харин нөгөө 11 Labs дээр харин нөгөө үнэгүй эрэхтэр нь voice clone хийж болдгүй мэн. Заавал нөгөө subscribe хийх юм байна л да. Нөгөө subscription төлөх юм байна л да. Тэгсэн чинь шүү дээ $5, $10 тэгээ $60 гэсэн үү сая. Team юу гэдэг юм бэ? 3 хувилбартай гэдэг юм байна. Тэгээ guys тэгээд шүү дээ надад шүү дээ би $5-аар subscribe хийчих гэсэн чинь шүү дээ. Миний картыг болохгүй байна гэдэг юм. Уг нь миний картчууд ингээд одоо хаамаг гэдэг ийм карт байгаа. Холбож болтгоо. Тэгээд хоёр виртуал картаа холбоё гэсэн чинь бас болтгоо. Тэгээд даснаа үлдгэлийг харсан чинь 15,000 төгрөг гэж хэлсэн л та. Тэгээд навшин бүргүй юм. Тэгээд одоо яах вэ гэж бодоод л энэ. Тэгээд би бишээс хард at least одоо нөгөө ChatGPT, Midjourney, Canva, CapCut тэгээд хажуугаар нь school дээр бас нэг community орсон байгаа. Тэгээд тэрний төлбөрийг төлнө. Тэгээд нэг сар at least нэг $350-аас нэг $400 би бол subscription бол сар болгон төлдөг. Тэгэл яг миний орлого яг subscription төлөөл тэгээд хардаг байхгүй юм. Тэгээд одоо яг мөнгөгүй байгаад нэг л та. Тэгэхээр яах вэ? Одоо ad явуулна. Тэгээд өмнөх ad-ныхаа төлбөрийг төлнө. Одоо voice clone хийхэд subscription төлөх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо мөнгө олох хэрэгтэй болж байна л та. Тэгэхээр одоо яаж мөнгө олох вэ гэхээр биш үү? За би одоо биш үү өөрийнхөө нөгөө хуучин ажиллуулж байсан дэлгүүрээс л одоо олъё гэж би харж байна. Одоо 8-ыг би ингээд нэг 2-3 өдөрт нэг удаа ингээд ороход яач тийм аа. Нэг at least нэг 10-20 хүн DM бичсэн байдیں۔ Тэгээд тэднээс хариу өгөнгүүт нэг тийм нэг 2 борлол гарчт юм аа.